Эзний өдрийн мэнд нэг он дуусаад шинэ он эхэлж байгаа маш чухал хариуцлагатай эзний өдөр өнөөдөр. Яагаад гэхээр бид нар энэ жил сүүлийн удаа уулзж байна. Дараагийн уулзалт маань дараа жил байх бол 2026 он байх бол олон зүйл дээр бид нараа урагшаа алхсан, бас олон зүйл дээр хойшоо алхсан, ухарч алхсан ийм жил гэж пасторын зүгээс дүгнэж байна. Бид нарт мэдээж онсон, зөв хийсэн, сайн хийсэн зүйлс олон байгаач бас саар, дутуу, алдсан зүйлс бас цөөн биш байна. Гэхдээ бид нар төгс оршихуй биш учраас бид нарт эзний олон тусламж, түүний олон уучлал, нэгүсэл цаг амьд хэрэгтэй байдаг. Хүүтэрж байна, эрс хүүтэрж байна. Тэгэхээр 2026 оны хамгийн эхний үйлчлэлээ дахиад нүүрс хөтөлбөр хийнэ гэж бодож байна. Яагаад гэвэл Христийн дулаан хайр гэсэн урайнд ор бид нар хийдэг тийм ээ. Христ эзний дулаан хайр. Бид нар амаараа хоосон хайр ярьдаг чуулган биш. Бид нар боддоор үйлсээр, үйлдэлээр хийдэг ийм чуулган байхыг би мөрөөддөг. Өнгөрсөн 7 хоног багийн дараа маань ярьсан. Эрс хүүтэрсэнтэй холбоотойгоор нүүрс бас хавардж байна. Шарын голын 1, 2, 3 дугаар амг зарим нэг цооног бас бүрэн ажиллахгүй байгааг нь. Ингээд нүүрсний үн нэмэгдсэнтэй холбоотойгоор ялангуяа манай энэ хан жаргалан дээвэрчд багийн настангууд их цутарч байгаа гинэ. Хүүхдүүд нь хот руу сургууль соёлд явждаг. Бас ар гэр асран халамжлах хүн тийм элбэг биш. Энэ настангууд маань хүүтэн гэрт бас хүүтэн байшинд цутарч байгаа. Тиймээс би та бүхний дахиад уриалахыг хүсэж байна. Өнгөрсөн удаа бараг Лана пастор бит хоёулахна явуулчих шүү болсон. Энэ удаагийнх дээр та нараа оролцож өгөөрэй. Хамтдаа хиймээр байна. Тэгээд ядаж энэ багтаа чадвал нэг 60 бүр сайн чадвал нэг 100 өрхөд нэг 5 шуудаа гэхээр яг бодит тусламж үзүүлэхийг маш их хүсэж байна. Тиймээс одооноос залбирж байна, залбирлын захианууд бичиж байна, бас хүмүүсийг уриалж байна. Яагаад гэвэл байгаа учраас үнэхээр хүнд хэцүү байгаа хамт наснуудын төлөө гуйж байгаа учраас эзэн маань энэ гуйлтыг маань сонсож хариулна гэдэгт бас итгэж байна. За бид нар 2026 өнөөдөр маш чухал зүйлийг мессежүүдийг бид нар хуваалцах болно. Та нар маань анхааралтай сонсоорой. Бид нар Библи дээрээс олон түүхүүдийг мэддэг. За надад хариулаад өгөөрэй. Крисмсийн хамгийн түгээмэл драмын үйл явдлыг за яадаг вүлээ? Майр байдаг. Хажууд нь эмдээ чинь байдаг вүлээ? Йосеф байдаг. Дунд нь юу байдаг вүлээ? Есүс малын твшин байдаг. Тэгээд тэр гурав сууж исэн чи хэн ирдэг вүлээ? Хончид ирдэг. Хончдын дараа хэн ирдэг вүлээ? Гурван мэрэг ирдэг. Тэгээ гурван мэрэг юу өгдөг вүлээ? Алт, гүгэл, мээр өгдөг. Бид нар энэ байдлыг засах хэрэгтэй. Манай чуулган засах хэрэгтэй. Бид нар өөрсдийн дотроо засах хэрэгтэй. Ямар байдал вэ гэвэл Христ итгэл бол шашин биш гэж бид нар тунхагладагч. Бид нар Христ итгэлийг шашинжуулаад байгаа энэ алдаагаа өөрчлөх хэрэгтэй. Бид нар Библиэс та сайн харах юм бол олон зууны турш Христ итгэгч нар Библи өөрөө боддоор юу өгүүлдгийг анзаарахгүйгээр саяны та нарын хэлсэн дүрслэлээр Есүс эзний мэндэлсэн өдрийг дүрсэлж, итгэж, дагаж, драм болгож хэлдэг. Гэхдээ би энэ драмуудыг шүүмжлэх гээгүй. Юуг шашинчлах гэж пастор яриад байгаа юм бэ гэдгийг ойлгуулахын тулд хамгийн энгийн жишээгээр та нарт авч өгч байгаа. Хамгийн түгээмэл энгийн жишээ. 3 мэргэн, 3 тэмээ, 3 титэм тэр өдөр Есүс эзний төрсөн тэр шөнө тижээлийн онгоцны дээрээ зогсож байдаг. Тийм зурагч байдаг,
тийм драмч байдаг, тийм киноч байдаг. Харин юуг би та бүхэнд хэлэх гээд байгаа гэхээр энэ үдсгэлэнтэй сайхан дүрслэлээс гадна Библиэлд хаанч хизээж 3 мэргэн гэж хэлсэн нэг ширхэг үг байхгүй. Та нар сайн мэдээний номны Матай, Марк, Лук, Иохан бүгдээрнгээс нь хараад үз. Тэнд хизээж энэ 3 гэдэг тооны тухай дурдаагүй. Огтхонч 3 мэргэн хүн байсан юм гэдэг ишлэл хаанч байхгүй. Энийг зүгээр л бид нар ингээд шүүлтүүргүйгээр хүлээгээд авцсан гэсэн. Та нар удахгүй хайж үзэх байх. Та нар хайгаад үзээрэй. Харин ганцхан Матай номон дээр л 3 гэсэн тоо гардаг нь яагаад 3 мэргэн гэдэг бэлэгдэл болоод үлдчихсэн гэхээр алт мэрэгдүүд ирээд алт гүгэл мэр өглөө гэд бэлэгнийхэн тоогоор 3 гээл пасторууд яриад эхэлсэн. Итгэгч нар шууд шүүлтүүргүйгээр хүлээж авсан. Ингээд бүгдээрээ л 3 мэргэн гэдэг үгийг авцсан. Гэвч Библи үнэндээ хизээч энэ 3 мэргэн гэдэг үгийг хэрэглээгүй. Библиэд нэг ч удаа 3 мэргэний тухай өгүүлээгүй. Тэр мэрэгд нь ирсэн. Гэхдээ 2 байсан уу, 3 байсан уу, магадгүй 30 байсан уу, магадгүй бүтэн тэмээн жингийн цуваа ирсэн үү хэлээгүй. Тоо байхгүй. Харин бид нар зүгээр л шүүлтүүргүйгээр л хүлээгээд авчихаар энэ шашин болж байна. Бид нар өөрсдөө Библийг судлахгүйгээр хүний үгээр шууд цензургүйгээр хүлээгээд авчдаг энэ ирэн үед бид нар итгэлийн аюултай зан характер алхам руу дагуулж байна. Үүний дараа бас нэгэн асуудал байж болдог. Хоёр дахь нь мэрэгэн хүмүүс Есүсийн төрсөн тэр шин малын твшинд идүүрэн твтж байгаа малын саранд ирцгээдэг тийм үү? Хончтой хамт ирж хүндэтгэж мөнгөдөг. Гэтэл энэ нь нэг газар биш гэдгийг мөн Библи хэлж байна. Юу вэ гэхлээр Матай номон дээр л ганцхан удаа өгүүлэхдээ мэрэгд Есүсийг Няра гэж нэрлээгүй тэр хүүхэд хаан байна гэж нэрлэдэг. Няра биш хүүхэд. Нөгөөтэйгүр мэрэгэн хүмүүс Есүс дээр ирэхдээ тижээлийн онгоцонд малын саранд хөвтөж буй гэж Библи бас мөн нэг ч удаа дүрслээгүй. Мэрэгэн хүмүүс Мария, Йосеф хоёрын гэрт нь ирж мөргсөн тухай өгүүлж байна. Өөрөөр хэлбэл тэр малын саранд балчир Няра Есүс дүнгэж төрөх агшинд хончтол очсон болохоос тэр газарт мэрэгд очив. Харин бид нар яагаад ингэж хүлээгээд авцсан гэхээр яг л өөрсдөө уншиж судлахгүйгээр л хүлээгээд авцсан. Хоёр өөр цаг хугацаанд болж байгаа үйл явдал юм. Энэ үг нь Херод хааны тушаалаас бас мэдэгддэг. Херод хаан юу гэж тушаад өгөлээ? Мэрэгдүүдийг тэр хүү хаан байна. Би очиж мөргөнө гэж худлаа хэлээд мэдэнгүүтээ алхаар төлөвлөж идэл мэрэгдүүдийг тэнгэр илж ирээд Есүсийн байгаа газрыг зааж өгөхөөр хоригдчихлээ. Ингээд мэрэгдүүд Херод хаантай уулзахгүйгээр явсны дараа Херод хаан хэсэг хугацааны дараа хуурцснаа мэдээд уурлаад зарлиг гаргадаг. Энэ зарлагаас бид нар бас анзаарч болно. Юуг зарлиг гаргасан бэ гэвэл 2 нас буюу түүнээс доош насны бүх хөвгүүдийг хороо гэж устгах гэж зарлиг гаргав. Тэгвэл Херод хааны энэ тушаалаас Есүс зүгээр л тэр малын саранд твтчихсэн Няра байсан байна. Энэ маш их цаг хугацаа өнгөрцөн. Хамгийн багадаа 5-6 сартай. Хамгийн хөгшөндөө 2 ой хүрсэн байх магадлалтай Есүсийг Херод хайж исэн гэсэн үг. Тийм үү? Тэгэхээр бид нар юуг төсөөлдөг вэ гэвэл ямар ч төсөөлөлгүйгээр зүгээр л цензургүйгээр л хүлээгээд авчдаг. Мэргэн 3 байсан гэсэн. 3 мэргэн гэдэг бүр алдартай зүүр үг шиг болчихсон. Харин хаан ч 3 мэргэн гэдэг үг байхгүй бөгөөд мөн хизээж мэрэгдүүд хончттой хамт тэнд очив. Тэд нар дараа нь Мария, Йосеф нарыг гэртээ байхад нь мэрэгдүүд очсон бөгөөд Херод хааны тушаалаас харах юм бол 2 ой хүрсэн байх магадлалтай Есүс Христэд энэ мэрэгдүүд очиж мөргсөн. Энийг би яагаад хэлж байгаа юм гэвэл ямар нэгэн байдлаар Христийн мэндэлсний үзүүлбэрүүдийг би шүүмжлэх гээгүй. Энийг яагаад хэлж байгаа юм гэвэл энэ уламжлал, энэ давтагдсан олон дахин яригдж Библиэс өөрөөр хүмүүст ойлгогдож цээжлэгдсэн түүхүүд нь биднэрт шашинлаг үзэлтэн болж хувирахад хүргээд байгаа боломжлуулж хэлж байгаа. Ямкал хэлсэн юм чинь, пасторал хэлсэн юм чинь ийм юм байна гэж хүлээж авч байгаа тэр цензургүй зүрх сэтгэлийг би шүүмжлэдэг. Ингээд ирэхээр Христ итгэл шашинлаг болж хувираад байгаа.
Ямар нэгэн байдлаар 100 сарын баярыг эзний мэндэлсэн өдрийг шүүмжилгээгүй шүү. Харин үннийг нандиндаг байхыг Бурхан биднээс хүсдэг болохоос биш, бид нарыг өөрсдийнхөөрөө ургуулan бодож, өөрсдийнхөөрөө зохиол тавихыг Бурхан итгэлийн амьдрал хүсдэггүй гэдгийг харуулдаг. Энэ мэтчлэн олон Христ итгэл дотор уламжлалт аргууд бий болцсон гэдэг. Үүний энгийн нэг жишээ би та бүхэнд ойлгуулахын тулд энэ 3 мэргэний түүхээр жишээ авч хэлж байгаа. 3 биш, мөн тэр шин байгаагүй. Өөр өдөр байсан. Энэ бол тижээлийн онгоцны дэргэд биш, гэртээ байсан Есүст очиж хүндэтгэн мөргөсөн мэрэгдийн тухай өгүүлж байгаа. Христ итгэгчид юу хүлээж авах ёстой гэвэл үгийг давтагсад биш, үгийг судлагсад байх ёстой гэдгийг бид нар анзаарах хэрэгтэй. Бид нар ямар нэгэн байдлаар цуурай шиг ийм гэсэн мессежэнд уусдаггүй, тусгаар тогтносон өөрийн гэсэн Христ Библи төвтэй христчин байхыг би та бүхнээс уриалдаг. Энэ бол биднэрт өгөгдөж байгаа хамгийн чухал зүйл. Дараа нь та бүхэн сайн мэдээний номнуудыг сайн судлаарай. Тэглээгээд би залуучуудын ч юм уу хийдэг тэр драмыг шүүмжлээгүй гэдгийг хэллээ шүү дээ, тийм үү? Ингээ уламжлал болцсон байхгүй юу? Гэхдээ одоо би та нарын фокусыг хааш нь эргээсэй гэж хүсэж байна гэвэл 2026 онд энэ уламжлал ёс жаяг гэдэг зүйлсээс ангид тусгаар тогтносон өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрийн гэсэн Христ итгэлт ертөнцийг үзэлтэй бие даасан удирдагч, христчид, ахлагч, пасторууд, номлогч нар өнөөдөр ус цас шиг хэрэгтэй учраас би уриалж байна. Бид нар Библийг өөрөө уншиж судлах ёстой. Энэ нь Христ итгэлт хүний үүрэг юм. Бидэнд өгөгдөх ёстой дуу хоолой. Бид нар мөн шинэ хуучин гэрээнээс харах юм бол Самуэль гэж нэг хүний тухай байдаг. Гэтэл Самуэль гэдэг тэр иш үзүүлэгч удахгүй бид нар орох гэж байгаа учраас би жишээ авч байна. Самуэль гэдэг тэр иш үзүүлэгчийн тэр амьдрал хувь тавилан нь шинэ гэрээнд бас яг ижилхэн давтагдсан байдгийг та нар анзаарч байсан юм. Энэ баптист Иохны тухай шинэ гэрээнд өгүүлсэн байдаг. Хэдий Самуэль иш үзүүлэгч Самуэль болон баптист Иохан хоёрын хооронд хичнээн 100 жилийн зөрөө орон зай байгаач энэ хоёр эзний хаанчлал яг ижил дуудагдаж, яг ижил хувь тавилантайгаар яг ижил үйлчлэлийг хийсэн байдгийг бид нар харуулж байна. Яагаад Бурхан хэдэн зуун жилийн дараа дахин тэр Самуэлийн хувь тавиланг дахин өнөө үед давтаж, дүрслэж үзүүлэх болов? Яагаад энийг Бурхан онцлох болов гэдгийг бид нар бодож үзэх юм бол өнөөдөр миний та бүхэнтэй 2026 онд уриалах гэдэг байгаагийг ойлгож чадна гэсэн. Энэ хоёрыг бид нар харьцуулах юм бол энэ хоёрын ээжүүд хоёулаа ижил үргүү хүүсэр эмэгтэйчүүд байсныг бид нар мэднэ. Өөрөөр хэлбэл энэ хоёрын аль нь тухайн нөхцөл, тухайн онц байдал, тухайн Бурханы онц байдал шүү. Энэ дэлхий дээр зарласан тэр сүнслэг чухал үйлчлэл өөрсдийгөө өргөмжлөх бус, өөрсдөөсөө чухал нэгэн жинхэнэ хаадыг бусдад зааж өгөхөөр тусгаарлагдсан Бурханы хүмүүс байсан. Өөрөөр хэлбэл Самуэль Саулыг, Давидыг Бурханы хаанчлалын хаан гэдгийг, баптист Иохан юу хэлдэг вүлээ? Надаас ч илүү чухал нэгэн ирж байгаа. Жинхэнэ хаан ч нь бол тэр юм а гэж Есүс Христийг тунхаглаж заахын тулд, өөрсдөө рекламдаж, өөрөө гоё номлож, өөрөө мундаг Бурханы хүн гэж хүндлэгдэхийн тулд биш, өөрөөсөө илүү чухал хааныг бусдад таниулахын тулд, мэдүүлж тунхаглахын тулд хичээж үйлчилсэн энэ хоёр хувь тавиланг Бурхан хэдэн зуун жилийн дараа дахин биднэрт өгсөн нь бид нарыг хувьдаа бодож үзээсэй гэсэн чухал мессеж байна. Хуучин гэрээнд Израилийн хаан хүсэхээс ч өмнө тийм ээ Израильчууд бид нар одоо шүүгчдийн үед бүтэхгүй нэ. Бид нар бусад үндэстэн шиг ийм хүндэлдэг, урдаа барьдаг, өндөр нуруутай, эрэмгий сайхан ийм хаантай баймаар байна гэж хэлдэг. Тэгэхэд ямар яриа гардаг вэ? Та нарт Бурхан аавч нь, Бурхан хаан ч байгаа биш үү гэсэн чинь үгүй бид нар Бурханд итгэж байна. Гэхдээ хүн хаантай баймаар байна. Бусад үндэстэн шиг баймаар байна гэж Израильчууд гомдлдог. Гэхдээ Израильчуудыг хааныг хүсэхээс өмнө тэнд хаанаа хэмээх нэгэн хүүсэр эмэгтэй залбирал байдаг. Энэ бол маш чухал, бас дахин маш чухал. Израильчууд хааныг хүсэхээс өмнө хаанаа хэмээх ядарсан эмэгтэй залбирал байсан.
1-р Самуэль 1-р бүлэг дээрээс харвал Ханна хүүсэр эмэгтэй байсан. Тэр чин сэтгэлээсээ эзэнт хандан залбирсан бөгөөд бүр өөрийн гоо сайхан эмэгтэйлэг байдлаа дүр төрхөө хүртэл өгөөсгөн байж эзний сүм залбирж байгаа дүр төрхийг тэргүүн тахилж Эли хараад согтуу сүмд орж ирчээд бутнаад байна гэж уурлах хэмжээнд тэр хэмжээнд зүрх цус нулимсаа урсган байж эзний өмнө залбирanгуйсан Ханна хэмээх нэг эмэгтэй байсан. Тиймээс Бурхан өөрийн хүн болох хамгийн чухал үйлчлэлийг Израильд хийх Самуэлийг Ханагийн залбирлаас улбатаагаар Израильд өгсөн. Ингээд түүний залбирлаас Самуэль Ханнад өгөгдсөн бөгөөд Ханна түүнийг Бурхан буцааж өргөснөөр Самуэль хэмээх энэ хүн эзний оршихуй дотор хар багасаа үйлчилж өссөн. Гэхдээ Самуэлийн хувьд нэг онцлог бий. Тэр Бурхантай хамт байгааг Израиль, Юудэ даяар бүгд мэднэ. Тэр Бурханы хүн гэдгийг бүгд мэднэ. Тэр тэргүүн тахилч гэдгийг бүгд мэднэ. Тэр иш үзүүлэгч гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ Самуэлийн нэг онцлог нь тэр хизээж титэм зүрхийг хүсээгүй. Магадгүй Израильчууд хаантай болмоор байна гэхэд Самуэль би болчоо. Бурхан надтай хамт гэсэн бол тэд нар бүгд дэмжиж Израилийн хаан болж болох байсан ч Самуэль хизээж өөрийн үйлчлэлд дулдуудаж толгоон дээр титэм тавихыг хүсээгүй. Харин Самуэль юу хийсэн бэ гэвэл Израиль ба Бурханы ард түмний хувь заяаг ямар ч хаадаас илүү нөлөөсөн, ямар ч хаадаас илүү өөрчилсөн, ямар ч хаадаас илүү Бурхан руу ойртуулсан сүүлийн гэж хэлж болох гайхамшигтай иш үзүүлэгч. Тэр үргэлж дорд даруй амьдэрсэн юм. Тэр өөрөө дамжуулж хаан болж болох байсан ч тэр Бурханы үгээр Израилийн анхны хаан Саулыг сонгож тослон томьсон. Бүр тэрнээс дараа Саулаас болж Бурхан бухимдах үед Бурхан түүнийг Давид Израилийн хамгийн агуйхаа өнөө үеийн хүн төрлөختний хамгийн даруй, хамгийн хүчрхэг, хамгийн бурханлаг бас хамгийн их алдаа хийсэн атлаа хамгийн их уучлагдж, хамгийн их уйлсан, хамгийн их дуулал бичсэн тэр Давид хааныг Самуэль болж тосолж. Самуэль бол шүүгчдийн үеэс хаадын үеиглүү шилжихэд гүүр болсон чухал хүн. Ямар хүн байсан гэвэл түүний дуудлага нь бусдыг захирах, бусдад тушааж, бусдыг удирдах бус. Түүний дуудлага нь Бурханы сонгосон хааныг олж, таньж, хайгаад, тослоод томилхол үүрэгтэй ийм хүн байсан учраас тэр чухал бас хүндэтгэл авах зохистой нэгэн гэж Библиэлд өгүүлэгдэж байна. Тиймээс тэр Бурханы хаан Давидыг хэн ч үл анзаарах хоньны бэлчээр дээрээс олж харсан. Гэрийнхэн ч үл тоох тэр айлын баг Давидыг та нарын хүүхдүүдээс Есси, ирчүүдээс ч би Израилийн дараагийн хааныг томилхоор Бурханаа дуудагдаад тосоо бариад ирлээ гэхэд тоож дуудахааргүй тэр Давидыг хоньны бэлчээр дээр байгааг олж харах тэр сүнслэгнүүд Самуэль байсан шалтгаан юу вэ гэвэл тэр даруй байсан. Тэр үргэлж толгоондоо титэм дүүхийг мөрөөддөг над мэтийн увайгүй хүн байгаагүй. Тэр бусдаас хайр хүндлэл авах гэж хүчирхийлдэг, удирдахч байгаагүй. Тэр захирдаг нэгэн байгаагүй. Тэр даруусдаг, үйлчилдэг, ойлгож өгдөг, ирж хайдаг, эзнийг нэгт тавьдаг хүн байсан учраас тэр эзний зүрхэнд нийцтэй Давидыг хоньны бэлчээр дээр байхад нь Израилийн дараагийн хаан мөнөөсөө мөн гэж таньж мэдэх тийм эргүү хаан, тийм сүнслэгнүүд Самуэль байсан. Яг гэвэл тэр хизээч өөрийгөө өргөмжлөхийг хүсдэггүй Бурханы хүн байсан. Энэ сүнслэг хараа бидэнд байх учир шалтгаан. Нөгөө төгөр олон зууны дараа энэ үйл явдал дахиад давтагдаж байна. Хин дээр вэ гэвэл Баптист Иохан дээр. Баптист Иоханы ээж Элизабет мөн л хаанна шиг үргүй хүүсэр эмэгтэй байсан. Харин Захария мөн л Эли шиг эзний тахилч, эзний өргөнд үйлчилдэг нэгэн байсан. Яг ижил байгааз. Ингээд аль нь олон жилийн турш залбирсны дараа Ханагийн залбиралд Бурхан Самуэлаар хариулсан шиг Элизабет, Захария хоёрын залбиралд Иохан хэмээх хүүгээр хариулж өгч байгаа. Тэр бол бидний сайн мэдэх Баптист Иохан. Иохан Баптист тэр үйлчилсэн. Гэхдээ тэр Самуэль шиг хаадыг тосоор томилоогүй, тосоор тослоогүй, харин тэр усаар баптизм хүртээж Бурханы хүүхдүүдийг эзэн рүү эргэхийг тэрээр тушаасан. Тунхагласан. Өөрийгөө өргөмжилж тэр ордон зогсоогүй. Өөрийгөө иш үзүүлэлгээр төрсөн, сүхэл
Библиэл дээр хуучин гэрээнд Исаяд бэлтгэгдсэн цүлд хашгирах эзний дуу хоолой мөн гэдгийг олон шав дагалдагч нар нь хүлээн зөвшөөрсөн ч тэр ордонд, синагогт, том сүмд, том чапел дээр очиж зогсоогүй. Тэр хайцсан бэ гэвэл тэр цүлд очиж зогссон. Үүгээр тэр Самуэльтэй ижил сүнстэй байсныг бид нар олж харж байна. Тэрээр гоё ганган дэгжин хувцс өмсөд микрофон бариад том зүйл, том теологи ярихаас илүү тэр тэмээний ноос хувцс өмсөд Бурхны хүмүүсийг гимшил дурайлан тунхаглаад цүлд царцаа зүгийн малаар хооллоод ганцаархнаа амьдарч байсан тэр сүнс мэрэгэн ухаан. Тэр бол эзнийг дээдлэн бишрэгч хүний амьдралын замнал юм. Тэр ганцаараа цүлд очиж үйлчсэн. Тэр бусад удирдагч нар шиг байгаагүй. Тухайн үеийн фарисеучуд шиг, раббинууд шиг, мундаг номлогч, синагогийн удирдагч нар шиг байгаагүй. Тэр ганцаараа цүлд амьдарсан. Тэр Самуэль шиг үннийг тунхаглаж амьдарсан. Тэр дахин ард түмнийг зөвхөн Бурхан тийш хөтлөхөөр уриалсан удирдагч байсан. Сүүлчийн өдрүүд ойрхон бөгөөд Христ Месиа хэдийнэ та нарын дунд ирчихсэн байна гэдэг үннийг тэр тунхагласан юм. Харин олон магш нар, олон раббинууд, олон пасторууд, олон номлогч нар, олон синагогийн удирдагч, шашны удирдагчид түүнийг буруутгасан юм. Яагаад гэвэл Месиа ирэх болоогүй, амар тайван бай гэж хүмүүсийг тайвшруулж ирсэн тэдгээр хүмүүс баптист Иоханыг үзэн ядсан. Эцэст шорон тэгээ толгойн тас дээр тавган дээр тавьж хатан бэлгэлсэнийг бид нар сайн. Үннийг өгүүлж, үнний төлөө тууштай байж, эзний үгийг цэврээр бусдад хүргэхийн тулд өөрөө дахин зэмлүүлж, өөрөө дахин уйлж, өөрөө дахин унаж босч, алдаагаа ухаарч, ингэж зүрүүд ямаа шиг амьдрах амьдрал хизээч амар байдаггүй. Ийм хүнд найзуудч олддоггүй, ийм хүнд хань болж түшиж тулах хүмүүс ч цөөн байдаг. Яагаад гэвэл энэ хүмүүс цүлд амьдрахаар заяагдсан Бурхны үнний гэрчний байдаг учраас. Би чуулгана ийм замаар хөтлөхийг хүсэж байна. Би та нарыг надтай хамт ийм замаар алхаасаа гэж уриалж байна. Бид нар хизээж толгоонд титэм зүхийг хүсдэг хүмүүс биш. Бүгдээрээ Самуэль шиг, баптист Иохан шиг даруй байцгаая. Даруй, бас дахин даруй. Эзэн дотор үргэлж сул дорой байцгаая. Өөрсдийн амбиц, карьер, баундрыг эвдэж чадсан Бурхны үгээр нухлагдаж, чичлүүлж, зэмлүүлж, цавчуулж, бас урамшуулагдаж, босож чадсан ийм сэргэн мандал чуулган байцгаая гэмээр та нарыг уриалахыг хүсэж байна. Олон түмэн баптист Иоханыг мэдээж дагсан. Маш олон шавнартай бас. Гэхдээ тэр хизээж тэр олон шавнар, тэр олон ард түмэн, тэр өдөрт хэдэн зуугаар нь баптизм хүртээж өөрийн шаваа болгосон дагалдагч нарын магтаал сайшаал хүндлэл нөлөөнд орж зууралдаж амьдраагүй. Тэр Есүс эзнийг гарч ирэх учраас тэр цүлд очиж амьдарсан. Есүс эзэнтэй ч өрсөлдөөгүй юм. Есүс гэдэг тэр хүн танаас олон дагалдагчтай болчлоо гэж өөрийнх нь шавнар багшигаа өмгөөлөн хэлэхэд түүний хэлсэн алдартай үг бий. Тэр өсөж би буурах ёстой юм а гэж хэлэх энэ зүрх сэтгэл, энэ даруйсал, энэ чуулганы бүх ахлагч пасторууд Христ итгэлт хүн нэг бүрийн дотор байж гэж бид нар эрүүлэр үгийг ойлгож, эрүүлэр итгэлийн амьдралаар тэмцэж бас өөртөө ч гэсэндээ өрөөлдөж гэсэндээ шудраг хандаж зөв болоход сурах. Тэр магадгүй Давид шиг түүнээс чавга нэгэн хаан дэлхийд морилон ирснийг тунхаглаж байсан. Самуэлийн 2 үгээрээ ажил. Самуэль Давидын замыг бэлдээд өөрөө холооч зогссон. Иохан ч мөн Христ Есүс эзний замыг бэлдээд өөрөө цүлд очиж чимээг болсон. Учир нь тэднэр бид хаан биш. Бид үүнээс цаашгүй хийхгүй үлдсэн гайхалтай агуу ажлуудыг хаан өөрөө хийх ёстой гэдгийг даруугаар хүлээн зөвшөөрсөн Бурхны зарцсан нар байсан. Бид нар энийг ойлгох хэрэгтэй. Бидний дунд янз бүрийн ажлууд донд пастор, ахлагч хэн нэгэн заавал зохицуулж, заавал хийх ёстой биш. Яг би хойш сууд, яг заримдаа харсан ч хараагүй юм шиг, заримдаа сонсон ч сонсоогүй юм шиг шүдэж угаад, амаа хамхиад чимээгүй далд байдаг вэ гэвэл Бурхан өөрөө ажиллахыг би харахыг хүсдэг. Тиймээс Самуэльч тэр, Иоханч тэр тэднээс бид нар сурч болох зүйл юу вэ гэвэл хамгийн сайнаар эзэнд үйлчлэн тунхаглаад бусдыг нь хаан өөрөө хийх болно гэж хойш зогсож чадах даруйсал бас
биднэрт хэрэгтэй. Хамгийн сүүлийн мессеж нь бид нар Лотын эхнэрээс уулзах хэрэгтэй. Би маш их сэтгэл гаргаж, маш их залбирч бэлдсэн учраас та нар бити мартаарай. Эхлээд би 3 мэргэний тухай ярьсан. Гэхдээ би шүүмжлээгүй. Бид нар Библийг ёс заншил маягаар хүлээгээд авчдаг шашинлаг христчд байж болохгүй гэдгийг хэлсэн. Дараа нь би Самуэль, Иохан Баптист хэмээх Бурхны зарцнаар хэрхэн амьдрсныг ярьсан. Тэд нар бүгд цөлд ганцаараа тэмээний ноос хувцастай үннийг ирж хайж амьдарцгаасан. Хамгийн сүүлд нь би Лотын эхнэрийн талаар та бүхэн сануулад хамтдаа залбирая гэж бодож байна. Сайн сонсороо, би богинохон ярихаар бэлдээд ирсэн учраас үг алдчихвал та миний санааг, миний хэлхийг эзний сануулгыг хүссэнийг ойлгохгүй шүү. Хэрвээ жинхэнэ аюул чи хаашаа явж байгаад биш, өнгөрсөнд чи юуг орхихоос татгалзаж байгаад оршиж байвал яах вэ? Энэ бол Лотын эхнэрээр дамжуулан Бурхан бидэнд өгсөн өрчгөө мессеж. Хэрвээ та бидний итгэлд жинхэнэ аюул нь та бид нар хаашаа явж байгаад биш, чи хаашаа явж байгаад биш, харин өнгөрсөнд чи юуг орхихоос татгалзаж байгаад оршиж байвал яах вэ? Зарим хүмүүс хизээж буцаж очдоггүй атлаа тэдний зүрх нь хизээж салдаггүй тийм асуудал өнгөрсөнд нь үлдсэн гэдэг. Тиймээс энийг Лотын эхнэрийн түүхээс бид нар ойлгож хараасаа гэж Библи хүсэж байна. Содом Гомора бол яг ийм газар байсан. Ёс зүй, ёс суртахуун байхгүй, тэрслэл, бухимдал, стресс, гомдолж гоншгонохоос өөр зүйлгүй, хүлээж авдаггүй, оронд нь үннийг тэрсэлж бухимддаг. Энэ дэлхийн хувьд хүний нүдээр хичнээн агуу том харагдах агуу хот байсан ч дотроо ёс зүй, соёл, бурханлаг ёс суртахууны хувьд мөхөж үгүй болсон газар байсан. Энэ бол Содом Гомора байсан. Бид нэр хичнээн том байшинтай, сэргэн мандал гэж хичнээн олон жилийн түүхтэй, 23, 24 жилийн түүхтэй гэж ярьж баясаж болох ч энэ дотор юу байгааг хамгийн их анхаарах хэрэгтэй. Тэр сармууч өнөөдөр бидний донд ирж байна. Бид нэр өөрсдийн Христ итгэлд ёс зүй, бидний Христ итгэлд дагалдагч, ахлагч пасторуудын үгэнд дуулууртай хандах, түүнд стресстэж, бухимдаж, тэрслэлгүй хандах, даруй байх, зөв харилцаа, бие бинийгээ хүндлэх, ойлгох харилцаа баригдахгүй бол Содом Гоморогоос ялгаагүй бөгөөд энийг харж зогсох Нямка Лотын эхнэр шиг давсан хөшөө шиг үхмэл амьдралтай болно гэсэн үг. Нэг бид нар Лотын эхнэрээс сурч байна. Лотын эхнэрийн хувьд тэр буцаж Содом Гомороор гүйгээгүй шүү дээ. Тийм биз? Тэр тийшээ хөлөөж эргүүлээгүй, тийм биз? Тэр зүгээр л харцаад эргүүлсэн. Тэр зүгээр л эргэж харсан нь Бурхны хувьд хангалттай байсан. Тийм учраас тэр давсан хөшөө байсан. Тэр тэрслээгүй, тэр үгүйгээгүй, тэр буцаж гүйгээгүй, хөлөөж эргүүлээгүй. Зүгээр л эргээд ширтээд харцсан. Энэ нь л түүнийг давсан хөшөөг олгоход хангалттай шалтгаан байсан. Яагаад гэдгийг бид нар бодож үзэх хэрэгтэй. Зарим өнгөрсөн зүйлс чамайг буцаж ирэхийг шаарддаггүй. Яг Содом Гомора, Лотын эхнэр шиг. Гэхдээ зүгээр л чамайг эргэж удаан ширтвэл зүрхийг чинь өөртөө эргүүлээд буцаагаад авчих тийм чадaltaй сүнслэг хүч гэж бас байдаг. Ийм учраас Бурхан эргэж харахыг ч зөвшөөрөв. Ойлгож байна. Миний хэлж байгаа үгс ойлгож байна. Зарим өнгөрсөн зүйлс чамайг буцаж ирэхийг шаарддаггүй. Гэхдээ зүгээр л чамайг эргэж дурсах, эргэж ширтэх, харах төдийдл зүрхийг чинь өөртөө эргүүлэн буцаагаад авчих тийм чадaltaй сүнсэг харанхуй хүч бидний өнгөрсөн бас байдаг. Эхлэл номны 19-р бүлгийн 26-р бүлгээр хамт үзье. Харин Лотын арж явж байсан эхнэр нь эргэж хараад давсан баг нь булчихжээ.
юм аа. Яагаад гэнэ үү? Эргэж гүгээд, үгүй бол тэрслээд, уурлаад, бухимдаад, стресстэй гэнэ үү? Үгүй. Эргэж хараад давсан хөшөөс. Тэр тэрслээгүй, маргаагүй, эсэргүүцээгүй. Гэхдээ тэр эргээд харчихсан. Эргээд шилтчихсэн. Заримдаа дуулуургүй байдлын хамгийн өчүүхэн хэсэг нь бидний өөрсдийн зүрх сэтгэлийн чинь хамгийн гүн хамаарлыг илчилж байдаг. Ойлгож байна. Заримдаа дуулуургүй байдлын хамгийн өчүүхэн хэсэг нь зүрх сэтгэлийн чинь хамгийн гүн хамаарлыг илчилж байдаг. Надад өнгөрсөн 4-р 5 дахь эзэн эдгээр үсийг сануулсан. Би юу гэж хэлсэн гэж. Эзэн минь чуулган одоохондоо миний тантай хуваалцдаг энэ үгсийг ойлгох болоогүй. Тэд нар ойлгохгүй байхаа. Хэлээд тэд нар хүлээж авч ойлгох болоогүй байхаа. Тэд нар зүгээр Библийн сүртэй түүхэл чухал. Тэднэрт Библиэлд гарч байгаа энгийн сургалтууд л чухал. Харин яг миний энд эвлүүлэн байж үг үсэг бүрээр нь тунгаан бодон байж хэлж буй энэ өгүүлбэр зүг манай чуулган ойлгохгүй байхаа гэж залбирсан. Тэндээс би өөрийнхөө бардам байгаа болж харсан. Би ч гэсэн ойлгохгүй зөндөө удаан сохорт үлээ явснаа олж харсан. Тиймээс би өнөөдөр та нартай арай өөрөөр, арай ивэр, арай гүнзгий хэлээд байгаа учраас өгүүлбэрээ дахин давтаад байна. Заримдаа дуулууруу байдлын хамгийн өчүүхэн хэсэг нь зүрх сэтгэлийн чинь хамгийн гүн хамаарлыг илчилж байдаг. Үүндээ Бурхан энэ үед Лотын гэр бүлийг зүгээр л нэг газараас аварч байгаа. Бурхан тэдний гэр бүлийг Содом Гоморогоос зүгээр л гаргаад орхихыг хүсээгүй. Тэдний гэр бүлийн хэв маяг, амьдрал, зуршил, зан характер, харилцаа, буруу занлын хүртэл өөрчлөн аврахыг Бурхан хүсэж ирсэн. Тэд нар биеэрээ Содомоос гарах гэдэг бол нэг асуудал. Харин сэтгэл зүрхээрээ тусгаарлагдан гарна гэдэг бол дайн. Энийг Библи сүнслэг дайн гэж хэлдэг. Сүнслэг дайн бол орилж хашгирч хэн нэгний духан дээр өвчтэй газар гараа тавьж янз бүрийн харь хэлээр ярихыг хэлдэггүй юм. Сүнслэг дайн гэдэг бол би дахиад хэлье. Бид нар хинэнч махан биеэр Египтээс гарч чадна. Хинэнч Содомоос гараад явж чадах боловч харин хамгийн том хамаарал нь бүх зүрхээрээ, бүх оюун ухаанаараа, бүх сүнсээрээ тусгаарлагдан Содом Гоморогоос чөлөөлөгдөн гэдэг бол өөрөө дайн. Энэ дайныг та нараас хідэн хийж амьдэрдэг. Лот эхнэр бидэнд үүнийг заадаг. Өнгөрсөн байгаа тэр гүн хамаарал, өнгөрсөн байгаа тэр гүн бодол, зүрх сэтгэл сүнсэндээ ширтэн харах тэр харанхуй хүч өнөөдөр таныг бусадтай яаж харилцах чинь сүнслэгээр нөлөөлж идэв. Яагаад стресстэй, яагаад зүв зохистой ёс зүйтэй шаардлага тэрсэлдэг, уурладаг, бухимддаг, стрессддэг. Сүүлийн үед би ахлагч нараас маш их харж байгаа. Би та нарт хэлье. Та нар бүгд зүрх сэтгэлдээ гүнзгий шарахтай хүмүүс. Шарах яавал эдгэрдэг гэж. Тэр шарахыг эдгэхгүй бол та эргэж шилтэж байгаа Лотын эхнэртэй ямар ч ялгаагүй. Тэр шарах чинь та нарын амьдралд нөлөөлөл, харилцаанд, нөхөрлөлд бүх зүйлд чинь тэр нөлөөсөөр л байна. Энэ харанхуй хүчний эсрэг хийх тэмцэл нь юу гэнэ үү? Дайн. Энийг бид нар дотроос авч харах хэрэгтэй. Харин бид нар дунд шархантай гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс ч ичдэг. Шархандаа хүн байтугай Бурхныг ч хүрэхийг хүсдэггүй, өөрөө ч хүрэхийг хүсдэггүй бөөцөлөд явдаг хүмүүс байгаа учраас энэ дотор хагарал, үл хамаарал, хан хэрэн босоод байгаа. Харин энд буй шархыг эмчилж эдгэе гэвэл эмч юу гэдэг вэ? Миний хүн ямка одоо жоохон өвдөн шүү. Би эдээ бэрийн шахах гэж шүү. Би наадч эм түрхэх гэж шүү. Жоохон хорсон шүү. Ингээд би эмчийг намайг өвтгөхийг зөвшөөрж ээж миний шарханд эдгэрл ойртдог болохоос биш. Би амаараа 1000 гоё яриад би эдгэрчтэй юм биш. Би гомдол гологдлын хантай хүн байсан. Одоо ч миний дотор бүрэн нураагүй гомдол гологдлын хан би. Одоо ч би дайныг үргэлжлүүлж байна. Харин энэ гомдол гологдлын хан надад миний өнгөрсөн амьдралд ямар гай болж ирснийг би олж харж ойлгоснороо
энэ шарханд бурхан хурж намайг өвдөгхийг зөвшөөрөх ёстой юм байна гэдгийг ухаарсан. Хүн намайг шүүмжилэхэд би дургу. Хүн надад зөвч бай, бурууч бай шаардлага тавихад би тэрсэлдэг, бухимддаг, стрессдэг. Хин нэг нь надад ямар нэгэн онцгүй юм хийвэл би яг тэр цагаас тэр хүний дунд харилцаанд хан барьж агаад заавал хариу өөртөө ижил арга хэмжээ авч иж сэтгэл амардаг. Хин нэг миний дургүй хүн бүдэрч унах үед өөрийн ирэхгүй зүрхэн дотроо хорон муугаар инээмсэглэдэг. Хин нэгний ялагдлыг хараад баярладаг тийм хүн бурхны хүн байж болох уу? Хин нэгний өвдөж сөхөрхийг харж баярлна гэдэг бол сатан. Харин бид нар дургүй нэг нэ. Бид нар хин нэг өөрөөсөө илүү байгаа хин нэгнийг бүдэрхэд таны зүрхэнд үл мэдэгдэх тэр инээмсэглэл кайф тэр зүрх сэтгэл чинь миний танд ухааруулах гэж ядаад өглөөд байгаа энэ гүн хамаарлал юм. Иннээс бурхан Лотын эхнэрийг чөлөөлөхийг хүссэн. Харин тэр эргээд харцсан. Хэрвээ бид нар эргэж харуул хэн ч энд зогсохгүй. Хэрвээ бид нар эргэж харуул бид нар ичээд бүгд энэ өрөөнөөс гарна. Хэрвээ бид нар өнгөнснөө болохгүй бурхны уучлалыг эргэж харах юм бол энд чулуу барь зогсох нэг ч хүн байхгүй. Надаас ахуулаад нүрээ нуугаад ичээ зүхтаа. Бурхан энэс чөлөөлөхийг хүсэж байна. Энэ 2026 он байх болтугай гэж би сүнс дотор эзний нэрээр өрөөж байна. Өөрөөр чи бурхан дуулууртай мэд дагаж явах хадлаа тэрээр чамайг чөлөөлж аврах гэж буй зүйлсийг дотроо тээж хайрласаар амьдарч байж бас болдог гэдгийг Лотын эхнэр харуулж байна. Есүс эзэн ч энэ түүх маш чухал учраас хожим нь Лотын эхнэрийн тухай биднэрт хандан дахин номлож, дахин сануулan, дахин заасан байдаг. Манай эртний Луух номны 17 дугаар бүлэг дээр Есүс эзэн 17-гийн 31-ээс 33 би та бүхэнд уншиж байна. Тэр өдөр дээвэр дээр байгаа нь гэр доторх эд хөрөнгөө авахаар доош бүү бууг. Үүнчлэн талбайд байгаа нь бүү буцаг. Лотын эхнэрийг санахтун. Хин амиа хадгалахыг хичээн тэр түүнийг алдна. Хин амиа алдна тэр түүнийг хадгална. Есүс эзэн Лотын эхнэрээ жишээ авахдаа юуг сануулж байна гэж? Дээвэр дээр байгаа нь өмч хөрөнгөө авахын тулд доош бүү буу. Өөрөөр хэлбэл та барай өөд гүйж байгаа бол битгий ухар, битгий цуцлж. Нөгөө төгөөр Лотын эхнэрийг сан. Үүнчлэн талбайд байгаа нь талбайгаас бүү буц. Бид нэр хичнээн удаа би ч гэсэндээ хичнээн удаа боли үйлчлээ өгөө. Боли би пастора боллоо гэж хэлдэг байлээ. Үүнийг сануулгахдаа бурхан Лотын эхнэрийг хэлж байгаа. Бити буц. Бүү эрг. Цаг нь битл. Чи давсан баг нь болохыг хүсээгүй бол нямка наад үгээ амнаасаа гаргаж хай гэж хэлсэн тушаасан тэр цагаас би та нар намайг гомдоодог, та нар намайг унгаадаг, та нар намайг стресстүүлж, өөрлүүлж, гадуурхах үе гарсан ч би Лотын эхнэрийг сандив. Тиймээс би та нарт гомдохыг ширтгэхийг хүсдэггүй. Би та нарт бухимдаж, стресстэж, занал хийлж явах амьдралаас чөлөөлөгдөхийг хүсдэг учраас би эргэж харахыг хүсдэггүй. Яагаад гэвэл эцсийн би өөрөө хохирч, би өөрөө давсан баг нь болох учраас би бусдын төлөө бусдыг уучлдаггүй юм. Би өөрийнхөө төлөө бусдыг уучлдаг юм. Би өөрийнхөө ирээдүг эрүүл байлгах гэж та нарыг уучлдаг юм. Олон дахин алдсан алдаануудыг чинь, хорон муу үйлдэлүүдийг чинь, пастор ахлагч нарын чинь амнаас гарсан үгсийг яагаад би дахин уучлж өршөөж урагшаа хардаг вэ гэвэл би өөрийнхөө төлөө, би давсан баг нь болохгүй тул. Би өөрийнхөө ирээдүйн төлөө, өөрийнхөө сүнслэг эрүүл мэндийн төлөө би дахин уучлахыг бүр хичээж миний дургуун хүмүүс мэдээж байдаг. Гэхдээ би сүүлийн 1 жил нэрээр нь дуудаж ерөөсөө бүр нэрээр нь дуудаж байгаа. Гэр бүл үйлчлэлүүдийн ерөөж зайлбарж байгаа. Яагаад би давсан хөшөө болохгүй тулд би өөрийнхөө төлөө үнийг хийх ёстой махтуунараа бид нар сүнслэг эрүүл мэндийг хадгалахын тулд дундаасаа энэ шивтэж болохгүй Содом Гоморагийн харанхуй хүчийг үл үзэгдэх нөлөө бүрийг устгаж мэдсэн даруйда тасчин хаях дайн хийж амьдрах
үүрэгтэй хүмүүс. Ингүүл энэ сүнд эзний мэрэгүү ухаан өгөгдөнө. Ингүүл энэ сүнд эзний эдгэрэл өгөгдөнө. Ингүүл энэ газар бурхан эзэн өөрөө ажиллаж өөрөө үйлчлэх бол. Ингэж чадахгүй бол энэ газар Содом Гомора шиг болох. Дэлхийн нүдэнд хүчрхэг том харагдсан ч дотроо ёс зүг, увайгүй, атаархал, өрсөлдөөн, үзэн ядал, үл тоол, хинэггүй байдал нүүрлсэн Содом Гоморогоос ялгаагүй болж байна. Бидний дотор буй сүмч бас ингэж байна. Хичнээн гоё ярьж, гоё дуулж, мундаг номлож, олон хүмүүст хүрч үйлчилж байгаа ч гэсэндээ Нямкагийн дотор ширтэж болохгүй, эргэж болохгүй зүйлс бас сүнслэг ертөнцид болж идэг. Үүнтэй дайн хийж амьдрах хэрэгтэй. Энэ дайн бол бидний амьсгал тасалдаж зүрх зогсох тэр мөчтөл дуусгатай. Тиймээс бид нар өдөр бүр сүнслэг тэмцэл, залбирал, тууштай байж өөрийгөө хүчилж хийх ёстой үйлдэлүүдийг хийх ёстой. Еврейд хойш хардлаа гэдэг үгийг Набат гэж хэлдэг. Набат нь өөрөө ямар утгатай харалтын гэхээр зүгээр л хальт хараад өнгөрсөн зүйл биш. Зоригтойгоор харахыг, хайртайгаар харахыг, хүсэл тэмүүлэлтэйгээр харахыг, дуурлаж шохоорхож харахыг Набат гэдэг. Энэ нь хамгийн анх Библиэлд хэлэгдэхдээ Ева хориотой жимсийг харсан тэр харцыг Набат гэж. Набат. Анхны харцаар дурлсан юм байна. Би бол байна. Би тийм ичгүй сонжиргүй юм. Та нар анхны харцаар дурлаагүй юм. Яна энэ бүтэн заал би ганцаарх анхны харцаар дуулж үзсэн юм уу? Зүгээр. Би ганцаарх хамгийн гэмтэн нэвсэн ч бол зүгээр. Набат гэж ийм ширтэлтийг хэлж байгаа. Энэ нь зүгээр сониуч зам биш. Энэ нь бидний дотор орхигдоогүй хүсэл эрмэлзэл, орхигдоогүй шарах, орхигдоогүй үл уучлал гэх мэт зүйлсээс өнөөгийн миний сүнслэг цайз хэрмэнд орж болох сүнслэг үүдийг нээдэг сатаны урих. Яагаад давсан хөшөөсөн гэж? Яагаад мод, чулуу, хад өөр юу ч байж болохгүй л яагаад бурхан давсан баг нь болгосон гэж? Давсан. Энэ бол юмыг муутгадаггүй, өмхийрүүлдэггүй, ялзруулдаггүй, шороон шингээдэггүй, удаан хатгалж үлдээс хэрэглэгддэг бодис шүү. Давсан. Тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр өөрийнхөө зүрхэндээ тээж авч үлдснээс төлөөсөө төлсөн хинбэ гэвэл Лот ихнэр. Бидний дотор ийм зүйл байгаа юу гэвэл та нар дотор байгааг би харсан. Бас харж байна. Энээс бид нэр чөлөөлөгдөх хэрэгтэй. Өнгөрсөн байсан гологдол, орхигдол, хаягдсан, үл тоогдсон, танд хэн нэгэн муухай байж боломгүй зан гаргасан, хэн нэгэн гэр бүл, нөхөр, хань ижлээсээ найз нөхдөөсөө авсан тэр шархаа та Набат хийгээд яваад байгаа юм шүү. Тэгвэл та өнөөдөр Лот ихнэрээс суралцсан. Өнөөдөр бид нэр үүнийг ойлгож авсан бол одоо үгийг сонсогч нар биш, хэрэгжүүлэгч нар байхын төлөө өөртөө тулж харсан. Яагаад би ахасаа авсан шархаа ланаа мастрт гаргах ёстой гэж? Яагаад би ээжээсээ ч юм уу, яагаад би 10 жилийн багшаасаа авсан мартагддгүй тэр шархаа, тэр уураа сорон зам бол дахлагчд гаргах ёстой гэж. Яагаад тэр багада байсан тэр шарх сормын маань миний дотор сүнслэг хүлээс болоод миний ихнэр үр хүүхэд үүлээг нь эдлэх ёстой гэж. Яагаад? Энээс бурхан биднийг бүрэн чөлөөлөхийг хүсэж байгаад сүнс дотор өвдөн байж, зовирлон байж мэдэрч энэ жил 2026 байх болтугай гэж дахин эзний нэрээр юрөөж байна. Юмс бидний ирээдүйн нь дурсамжаас ч илүү үнэтэй гэдгийг сана. Бидний ирээдүй бол бидний дурсамжаас илүү үнэтэй. Таныг эцсийн эцэст өнгөрсөнд яаж амьдрснаар ч биш, ирээдүй юу руу хэрхэн зорж байгааг бурхан хана. Яагаад гэвэл тэр загалмай тэр төгс уучлалт. Тэр биднийг хүсвэл тэр эдгэж өгөхөд бэлэн байна. Харин бид нар Набат хийгээд ах юм бол тэр хөдлөхгүй. Бид нар эргэж ширтээд ах юм бол тэр хүлээн зөвшөөртөл хөдлөхгүй. Бид нар харилцаан дээр
бид нар энэ сүмийн удирдлага дотор, энэ сүмийн энгийн итгэгч нар дотор хүн бүр дороо бод миний шарх хаана өвдсөн ч хамаагүй эзэн минь. Одоо би эмчлэгдэж эхлэх хэрэгтэй. Яагаад гэвэл би энэ шархнаас болж бусдыг шархлуулмааргүй байна. Энэ шархнаас болж би тэрслүү бухимдуу харилцаатай амьдрмааргүй байна. Энэ шархнаас болж би гин нүглийн хүлээсийн хан гинжинд хүлэгдмээргүй байна. Та намайг өвдсөн ч хамаагүй мотроо хөргөж хараа. Энэ үед магадгүй та над шиг 2 жил уйлж магадгүй. Энэ үед магадгүй та над шиг зүрхчин зогсох шахаад сэхэнд орж магадгүй. Энэ үед магадгүй таны бие махбод ч ядарч цөхөрч эмнэлэг бараадах дээрээ тулчж магадгүй. Гэхдээ зөвшөөр. Эзэн энэ харанхуй хүчний эсрэг миний дотор болохгүй зүйлстэй тулж ажиллахыг зөвшөөр. Өвдөхийг зөвшөөр. Ганцаардаж шаналхыг зөвшөөр. Орхигдохыг зөвшөөр. Эхлээд зөвшөөр. Дараа нь өөр өрөөлүүд би гэдэгт итэг. Тиймээс тууштайгаар эзэн дотор өвдцөх. Даруусцгаа түүний хүлээн зөвшөөр. Түүний эдгэрлийг хүлээн. Өөрөөсөө шархаа олж харсан тэр цагаас та өөрийнхөө харилцаа хандлагадах алдаануудыг ойлгож эхэлнэ. Өөрийгөө харж эхэлнэ. Магадгүй та өөрөөсөө ичээд арайчтай би хизээ эр хүн болно гэж над шиг шаналж гашуун нулимс унгаач магадгүй. Гэхдээ зүгээрээ дараа нь өрөөл байгаад итэг. Христ итгэлт хүмүүсийн амьдралд сатан хизээж Христийг шууд үүсгэж орж ирж дайрдаггүй. Христ итгэгч бидний амьдралд, Христ итгэгч хүмүүсийн амьдралд сатан нэгдүгээрт анх миний 3 мэргэний тухайгаар хэлсэн шиг шашинжуулан сүнсийг нь мэргэн ухааныг нь төөрөгдүүлж ажилтдаг. Шууд Есүс гэж байхгүй гэвэл Христ итгэгч хин ч амен гэж хэлэхгүй. Харин шашинжуулж, төөрөгдүүлж, үгийг үг биш, үгийг ус болгож чихрүүчин хийж эхэлснээр, өөрсдөнд хамааралтайгаар ашиглаж эхэлснээр энэ төөрөгдөл сүнсийг мэргэн ухааны чинь, эрүүл итгэлийг чинь төөрүүлж Бурханаас холдуулдаг. Хоёрт нь мөн л эзний хүмүүс Самуэль, Баптист Иохан нарт өөрсдийгөө үгүйсгэн даруусахыг дорд, муу, буруу энэ бол байж боломгүй доошоо орсон ичгүүрттэй байдал гэдэг худал мессежийг сатан өгснөөр Христ итгэл бардамлын үр жимсийг тарьж эхэлдэг. Буруу юм хийсэн бол намайг уучлаарай, миний буруу гэж хэлэх ил зоригтой хүн байх хэрэгтэй. Буруу хийсэн бол тэрэндээ улааж, увааж, гүрийх биш, харин уучлаарай гэж хэлдэг зүрх зориг Бурхны хүмүүст хэрэгтэй. Яагаад бид нар уучлалт гуйх дургу гэж, яагаад хүлээж авах дургу, яагаад юм тэрслүү, бухимдуу, стресстэй гэж бардам учраас. Бардам. Би нямка. Надад ингэж хэлдэг энэ Ланаажив хэн бэ гэсэн нууцлаг, бардам, сайрхал миний дотор байгаа учраас би Ланаажив пастрыг хэлж байгаа үнэн үгэнд игдүүцэж, ууралж, зэвүүцэж, бухимдаж эхэлдэг. Ингэж л байгаа бол та автоматар яг миний аргыг хэрэгэл. Надад бардам зан байна гэж цаасан дээр бич. Манай гэрт миний номлолын ширээн дээр дүүрэн ийм цаас байна. Би хэдэн жилийн турш бичсэн. Хин нэгний хэлсэн үгэнд өсөрхөх, уур ундууцал төрөх, ахлагч нарт янз бүрийн болохгүй үг хэлчих, номлол дундуур стресстэй үг дамжуулчих болгондоо би гэртээ очиод миний дотор бардам зам байна гэж хэлдэг. Яагаад гэвэл тийм учраас сатан ажиллах. Орон зай болчих. Хайртай ах дүү нар бид нэг олуулаа болчихгүй. Тиймээс бидний дунд эрүүл харилцаа байгаасаа гэж хүсэж байна. 2025 он дуусч. Тэгвэл 2026 он шинээр эхэлж байхад 25 оны хуучин үнэр орсон хэртэй хувцас чирж орох хэрэг байна гэж байна. Тэнд Бурхан шинэ ивэл биднэрт бэлдсэн байна. Тиймээс би 25 онд орхих ёстой зүйлийг набат хийхгүйгээр Лотын эхнэр шиг эргэж ч харахгүйгээр нэг мөсөн шийдвэрлээд цэг тавиад надад эзэн 26 онд бэлдсэн илүү шин, илүү сайхан ивэл байгаа гэсэн итгэлээр чөлөөлөгдөд тастаад нураахын нураагаад цөмлөлт хийгээд орохыг Есүсийн нэрээр чуулгана болон та бүхнийг өрөөж байна. Хамгийн сүүлд нь өнгөрсөнтэй алдаа оноо амьдралаас авсан шарх, гол хөдлийн ханууд зүрх сэтгэлийг эргүүлэн давсалж бүр дахиад түүнээс дахин давсалсаар
давсан хөшөө болохоос бид нар болгоомжлох хэрэгтэй. Үүний тулд Бурхантай харьцах эрүүл харилцааг сатан таслахыг хүсэж байна. Бид нар энийг болгоомжлох хэрэгтэй. Оюунагчдад би нэг модалсч. Зүгээр л кофеноос болоод 2 ширхэг кофе найруулж арай гэсэн оюунагч 3-ыг найруулчих. Тэгээд би та хаашаа машин гэж уурлаа хэлсэн чинь оюунагч гомдчих. Би ч дургуурчих. Дараа нь санаандгүй байж оюунагч оюун авлагч нэг кофе гэдэг өгчихсэн чинь хаяа сонсдгүй шүү дээ. Өнгөрөө өвчиж. Тэгэхдээ үнэхээр сонсоогүй. Энэ үед би юуг набат хийх вэ? Өмнөх кофен дээр нь тэгсэн чинь уурлаад байгаа юм биш энэ муу авгаа. 3 дахь удаага би оюунагчд кофе хийж өг гэж хэлэхгүй. Тэгсэн оюунагч Нямкавастраа наач нэг кофе уйл аваад өгөөч. Өөр авахгүй. Гараад юм. Оюунагч ургуулсан бодно. Пастор яа надад оруулчих. Би дээр нэг тэгсэн болохоор ингэж энэ Бурхны хүсээгүй харилцаа нь улам төвлөрч, улам бөөгнөрч, улам өндөрсөж, улам сүрлэгжиж Бурхантай харилцах бидний харилцаа хатгах хэмжээнд хүртэл аюултай болж ирдгийг бид нар ойлгох хэрэгтэй. Би Нямковч биш. Би та нарын пастор учраас тэргүүн хончин, тэргүүн пастор чинь гэж томилогдсон учраас би та нарт сүнс дотор энэ үгийг тулгаж шаардаж хэлж байна. Энэ аюулаас бид нар зайлсхийж чадхуйц мэрэгэн Бурхны хайртай даруй хүүхдүүд гэж би бас итгэж байна. Тиймээс он гарлаа. Гонхтой үг дамжуулсан уу? Бид нар ямар гоё юм сонсох гэж хүнд ирдэг биш тийм ээ. Өөрийгөө олж харж, гимшиж, ухаарах гэж ирдэг учраас. Баярал цэнхэхээс өмнө 31-ний орой шампасыг буудуулахаас өмнө өнөөдрийн эзний өгж байгаа энэ үгийг нэг удаа бодож үзээсэй гэж хүсэж байна. Би өнгөрсөн 9 жил эзний өдөр бүр та нартай үгийг хуваалцахдаа өнөөдрийг шиг ийм гүнзгийгээр, ийм ухаанаар зарж хуваалцахгүй байсан шалтгаан нь надад байсан, та нарт биш. Одоо харин цаг нь ирж 26 онд бид нар илүү их төлөвшил рүү, илүү их зохистой байдал руу, илүү их Христ итгэлт бурханлаг ариун ёс зүй рүү чиглэсэн, илүү их зөвхт хандлага руу чиглэсэн, илүү их уучлал руу, илүү их хүлцэн төвчхүү рүү чиглэсэн Бурхны хүмүүсийн амьдралыг эзэмшиж авцгаана. Амен. Бид нар чадах болно. Бид нар чадах болно. Бидний дунд алдаагүй, дутагдaltaгүй онцгой хүн ганц ч байхгүй. Тиймээс таны дургуг хүргэх хүн гарч ирж л та. Тантай үл ойлголцол таарч л та. Таач гисэндээ бусдын дургуг хүргэж л та. Хэрвээ хэн нэгнийг та хараад хашааг хараад бүр нэг баас шиг бүр зэвүүч хүрээд байна уу? Тэгвэл хашаад ч гэсэн би өөрөө ялгадс шиг харагдаж байгаа гэдгээ бодоод үз. Тиймээс ухаан. Тагтаа мэд гэмгүй могоо мэд мэрэгэн. Сүрэг чонон дунд ганцхан хурга мэд хэрсүү байхыг эзэн бид нар заасан. Тиймээс 25 битүүхэндээ ийм ам болж гарлаа. Бид нэр 26 он сүмийн барилгаа үргэлжлүүлнэ. Гэхдээ яг уу гадаа пасаад урдлын зогсоол энэ саксны талбай нар гэдэг утгаар би хэлээгүй. Энэ дутуу ажлууд хийх л болно. Бурхан хийх л болно. Харин сүмийн барилга таны дотор байх сүмийн барилгатай бид нар ажилласаар байх болно. Магадгүй зарим нэг чинь өвдөх бах, гомдох бах, шархлах бах, уйлахч бах, бас зарим нэг чинь талархахч бах. Гэхдээ энэ чуулганы тэрүүн хончин хинбэ гэдгийг дахин санацгаа гэдгийг би хэлж байна. Энэ чуулганы тэрүүн хончин бол бидний эзэн Есүс. Бидний гарт тэр хэдийний таягийг өгчихсөн. Тэр таягаар бид нар улаан тэнгисийг хувааж чадна. Тэр таягаар бид нар Мерибад хүүтэн цэвдэг хадыг цохоход ус гарах болно. Тэр таягаар бид нар Кадеш Барнеагийн хадыг цохоход ус гарах болно. Тэр таягийг өргөх мөчөд эзний цог чиглэн буух болно. Гэвч тэр өгсөн таягийг бид нар ашиглахгүй байна. Тэр таягийг ашиглацгаая. Тэр таягаар эзний гайхамшгуудыг хийцгээе. Сайн мэдээнд шамтцгаая. Сүм чуулган дотор эрүүл харилцаануудыг өсгөн бойжуулцгаая хэмээн эзний нэрээр уриална. Бас эзний нэрээр та нарыг өрөөж байна.
дараа жил уулзъя. Хамтдаа залбирanгуйцгаая.